Урлаг соёлын их ундраг хааш нь урсан юм. Урлаг соёлын их ундраг хааш нь урсан бэ? Манай уран бүтээлийн шүүмж нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо эрхэм сонсогчдоо. За, Take Off хамтлагийн гишүүдтэйгээ би та бүхнийгээ бас дахин уулзуулах гэж байна. Тус хамтлагийн ахлагч Сүгч Аргал гишүүн Наран Гэрэл Батцолбоо нар маань микрофоны өмнө байна. За, одоо 15 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа одоо хамтлагийн хувьд ямар нэгэн хэмжээгээр тийм ээ 15 жил гэдэг бол хамтлагийн хувьд бол их урт удаа хугацаа гэж би ойлгож байгаа. Тэгэхээр энэ хөгжмийн амьдралд, дуу хөгжмийн амьдралд өөрийн гэсэн түүхээ бичээд явж байгаа. Дээрээс нь бас энэ түүхэнд өөрсдөө оролцоод явж байгаа. Нүдэрээ харж байгаа, биеэрээ оролцож байгаа хүмүүсийн хувьд жаргал зовлон их байдаг бах. Энийг одоо ярих гэж утсан. Ер нь та бүхэн хамтлагийн өнөөдөр одоо гишүүдийн хувьд өнөөдөр гарч ирж байгаа бой бэнд хамтлагууд байна уу? За, байгаа хамтлагууд маань юун дээр болж юун дээр болохгүй байгаа юм шиг харагдаж байна. Ер нь өнөөдөр бой бэндийн цаг үе мөн үү? Юу гэж бодож байна? Энэ миний хувьд болохоор нэг юм олон жил найзлсан найзуудтай уран бүтээлийг явуулж байгаа одоо дүгнэлт гэх юм уу те. Энэ дүгнэлтэндээ тулгуурлаад нэг дүрм гаргаад байгаа өөрийнхөө хувьд шүү. Би найзуудтай зүгээр нэг шуудаа хэлж байгаагүй л те. Яг нөгөө бодож явдаг юм аа л хэлчихэ. Хамтлагийн гишүүнтэйгээ зүгээр нэг хамтлагийн гишүүн гэж хандаад явах юм бол тэр нэг урт насгүй ингээд хоорондоо ойлголцохгүй байгаа болов уу гэж боддог. Тэр жоохон задлаад хэлэхэд бол илүү зүгээр дотн зүгээр гоё найзууд шиг байгаа л бүх юм дээрээ хандаал найзууд шиг байна гэдэг маань зөвхөн хамтлагийн уран бүтээл дээр биш. Ар гэр амьдрал ямар үед нь энэ уран бүтээлээ гаргах уу магадгүй нэг ар гэр нь юу гэдгийг нэг ямарваа нэг асуудалтай үед нь ингээд энийг гаргачихъя гэж жирээд авах юм бол бас үл ойлголцол үүсдэг шиг гэдэг юм. Тэгэхээр хамтлагийн гишүүд зүгээр сонсож явах юм бол өөрөөсөө зүгээр ойлгож магадгүй. Одоо зүгээр нэг ажлын газрын найз, багын найз, амьдралын найз хүн бас нэг найзууд нь бас дотроо бас нэг ялгаатай болцсон байдаг ч гэдэг юм уу те. Тэгэхээр зүгээр л хамтлагийн гишүүн яг хөгжимд хайртай, дуунд хайртай хамт дуулыгаал нэг зорилготой явж байгаа боловч тэрнээсээ бүр илүү гоё дотн сайхан найзлаад найзгаа хамтлал бүх талаас нь ойлгоод явах юм бол энэ хамтлаг цаашдаа олон жил сайхан ойлголцоод нэг хамтлаг гэсэн нэрэнд орол явах болов гэж ойлгоод байгаа шүү дээ. Шинэ хамтлагийн хувьд гэдээ ярьсан тийм. Шинэ хамтлагийн хувьд бол бой бэнд хамтлаг одоо яг байгуулагдаад цаашаа орон бүтээл хийгээд ингэ явах орон зай бүх юм нээлттэй, бүх юм одоо хүн өөрөө л хүсэл хамтлагаа байгуулаад цаашаа явах юм бол бүх боломж байгаа гэж миний хувьд бол харж байгаа. Тийм. Бүрч илүү гоё боломж өгдөг. Одоо жишээ нь ямар боломж? Бүрч илүү гэдэг нь юугаар харагдаж байна? Одоо яг ер нь ингээд тий сошиал яг энэ интернет гэдэг бол маш том зүйл те мэдээж. Гэхдээ одоо бид нар чинь ингээд ер нь анзаарч харж штэ. Одоо тэр сая авиастик монголчуудад төрүүлсэн тэр инх эрдэнэ гэ залуу те тэр дэлхийн бүр шин ингээд ямар том шоунд ямар мундаг амжилт үзүүлдэг. Бүр ингээд арьс биржитл тэнд гоё дуулж जैन те бидний бүр кинон дээр л асар болоос харж идэг улсууд чинь тийч бүр алмаарж जैन ангайж जैन. Энэ боломжууд чи одоо ингээд цаашлт тусна энэ бол улам л гоё нээлттэй бүр гоё л гарцууд нь гараад бүр гоё болох. Тэгэхээр энэ боломжууд нь бүр л илүү нэмэгдэнэ. Тэгээ нөгөө талаас нөгөө энэ техник хэрэгсэл шинжлэгдэл хөгжмийн одоо техник тэгээ дууралтч гэдэг юм уу хэмнэлтэй иймэрхүү юмнууд нь бас илүү гоё болол залуучууд ч тэрэндээ бүр гоё дуурлаад өөрсдөө бүр юмнуудаа хийх боломжтой болчиход байгаа байхгүй юм уу? Тийм яг. Одоо та бүхэн тэр үед байгуулж ирсэн өөрсдөө тэгээд энэ хамтлагийн төлөө нөгөө дуучны нь зохион байгуулагч нь продюсер нь одоо бараг л бүхий л юмнуудыг өөрсдөө хийж явлаа штэ. Тэгээд гадаадын энэ янз бүрийн мундаг хамтлагуудыг харахаар тэнд чинь ард нь бүхэл бүтэн том баг, менежмент, одоо маркетинг, продюсер ингээ байдсан байна. Энд ч одоо бүхэл бүтэн ийм шоу бизнес гэдгийг бол та бүхэн тэнд тэр үед хамтлаг байгуулж байхдаа бараг мэдчихсэн ч юм уу, гүү ч юм уу тийм ээ. Тэгэхээр яг та нарын алдаан дээр гэдэг юм уу туршлаган дээр ингээ бодоход одоо шинэ тутам байгуулагдж байгаа хамтлаг юун дээр илүү анхаарах хэрэгтэй юм шиг байна. Юун дээр анхаарах зүйл гэх юм бол тэгэл ер нь бол маш сайн продюсертай байх хэрэгтэй л болж байна. Тэ? Продюсер нөөрөө одоо ямар дуу та нар одоо харж иж байгаа залуучуудад хийвэл илүү олон сонсож илүү олон охтууд одоо хүсэж байгаа юм шиг тий. Илүү одоо стил имижийн тал дээр ч гэсэн одоо царай зүс бүх юм дээр нь төгс ажиллаж байгаа одоо маш амжилттай явах.
бодох юм байна. Ер нь бол хараад байгаа тийм. Одоо цаг үед болохоор нөгөө нэг таны түрүүний хэлжсэн нөгөө нэг бүх ажлаа өөрсдөө хийгээ явж идэг байсан шүү дээ тий. Одоо чинь тэр яг тэр болгон чинь салбарлаж хөгжөд байгаа байхгүй тий. Тэр нь хүмүүс зориулж бэлтгэж байх шиг байна. Маркетинг бүр баг байх тий ингээд манаач бас ингээд гой болж эхэлж л байгаа л. Одоо ер нь хэрэг одоо тийм продюсерүүд, тийм студиуд манад байдаг юм бэ? Хүмүүс бол байгаа. Гэхдээ яг одоо ингээл октын хамтлаг, хөвгүүдийн хамтлаг дээр ганц дуучдууд байгаа шүү дээ. Хооронд ажиллаж байгаа хүмүүс байгаа гэдэг. Яг энэ олон хүнтэй хамтлаг дээр ажилладаг хүмүүс бас аюу цөөхөн байгаа гэдэг. Тэг хоор байгаа тийм тооны яг. Би нэг сонин зүйл ажиллаж ирсэн л да багта залуу байхдаа угаасаа л бидний үе бүгдээрээ л нэг улс төрийн дүүний хамтлагтай байлаа. Би ч гэсэн тэгэл адилхан гүйждээсэн. Тэгээд хэдийгээр айхтар мундаг одоо хоолоогоор ялгараад байдгүй маа гэхэд манай хамтлаг гэлэн октын улс төрийн дүүний хамтлаг явж илаа. Бид нар юугаараа хүмүүст сонсож байгаа хүмүүст их сонин санагдаадсан гэр бид яг нэг амьсгалаад одоо нэг амьсгалаар дуулдаг тийм ээ бие биенээ түрүү хэлсэн тэр тоглолтын үед дуулж байгаа үедээ бие биенээ их сайн мэдэрдэг тэгээд л эхэлж төгсөж байгаа амьсгал авж байгаа хүртэл нэгэн зэрэг байсан юм шиг байгаа юм. Тэгээ би яагаад дараа нь анзаарсан гэхээр их мундаг дуулдаг одоо дуучид маань ганцаараа дуулдаг хүмүүс хамтлагт ороод дуулах гэж чадгүй юм билий. Өөрийнхөө өөр тийшээ яваад тэгэхээр энэ хамтлаг байна гэдэг өөрөө бас нэг их тийм чухал саяын хэлдэг амьдралын бөгөөд их тийм нарийн нандин их тийм холбоо байгаад байх шиг байгаа хамтлагийн хувьд. Тэр энэ хамтлаг таад хэрвээ тусдаа дуулаад явсан бол өнөөдөр одоо яг өнөөдрийг шиг ийм олон уран бүтээл бий болгож чадах байсан болов. Ер нь хамтлаг зориулагдсан дуучин гоцол дуучин гэж тусдаа хүн байгаад байна уу юу? Ер нь тийм байх шүү. Би айгу хэцүү асуулт өгч гин үү? Ядаргаа бодож шүү дээ. Тий яг бодлого шиг хэдэн секунд ингээд бүр минутч бодмоор байна л та. Гэтэ ер нь яг тийм шүү. Гэтэ энэ хувь өмнөөс ч бас их болж байгаа шүү байна. Тий. Ер нь би ингэж бодож байна л да. Одоо мэдээж яг хамтлаг гэхээр нэг хамтдаа өөрөө тусдаа ингээд яг соло хийхгүй ч юм уу хамтдаа яг уран бүтээлүүд ярилцаад за хэдүүлээ яг гоё юм хийгээд нэг юм ярилцсан тий. Одоо гадны хамтлаг дуучид дээр одоо Queen хамтлаг дээр ч хүртэл хамтдаа одоо бөөнөрөө амар тийм амжилттай явж яснаа дунд нь бас ингээд муудалцаад ганцаараа одоо Freddie Mercury тий нэг хоёр цомог ингээд хийлсэн байх шиг тэгснээр эргээд нийлээд бас бие бинийгаа ойлгоод одоо уучлаа за одоо ер нь бүх гарч байгаа уран бүтээлүүдээ одоо зөвхөн Queen-ийнх гэж нэрлээд хэвлээ ингээд цааш явъя гэж тий ингээд явж исэн ингээд тохиолдол зөндөө байгаа. Тэгэхээр ер нь бол хамтлаг ингээд бөөнөрөө байгаа тохиолдол илүү олон дуунуудыг мэдээж хамт хийж тий олон CD-ний ард гарч ингэж уран бүтээлүүд маш олноор төрөх юм болов гэж бодоод байл та. Дундаасаа нэг нь ч юм уу ингээд соло ер нь хөөгөл явна гэдэг чинь тэр хамтлагтаа бас нэг цаг хугацаа зарцуулахгүй байна гэсэн үг. Энэ бол яг өөрийнхөө амиг хөөгөл явж гэсэн. Гэтэ яг энийг бол ярилцаал явах асуудал байдаг баг л та. Хамтдаа хамтлаг гэдэг бүр ихний 10 жилдээ бөөндөө ингээд уран бүтээл хийжсэн аа тэрнээс хойш нэгээр уран бүтээлүүд хийгээл тэгээд дахиснаа дахиад сая сүүл одоо 2 жил гарангийн өмнө дахиад нэг шинэ цомог бөөнөр ярилцчаал хийцэн байх жишээ нэг тий энэ бол ерөнхийдөө ярилцаал яг тэгнэ гэсэн тийм ойлголт бол бас байхгүй юм болов гэж боддог л та. Их жоохон нандин гэдэг юм уу нууцлаг тийм сэдв рүү мөнгөний санхүүгийн асуудал руу оръё. Ер нь альва дуу энэ хамтлагийг авч явахад тоглолт хийх, одоо цомог хийх, ингээд энэ бүх юмн дээр мөнгө төргөө ер нь тав яаж олдгийг, яаж олсон мөнгөө хуваадгийг, ер нь ямар маягаар энэ санхүүгийн ажил явагддаг юм бэ? 25. Мөнгө хуваах асуудал бол айгүй амархан уу? Тэр бол ойлгомжтой. Миний түрүүний ярьдгаар баруунд бол бас арай өөр систем явагддаг юм шиг байна. За хин дуу илүү дуу одоо нэг 15 дуутай дуу байхад нэг нь 10 дуу зохиоцсон, нэг нь 2 дуу зохиоцсон, нэг нь 3 дуу зохиоцсон байхад 10 дуу зохиосон хүн арай илүү авах жишээ нь ч юм уу тий. Энэ бол бидний хувьд дээр бол зүгээр дуунуудаа захиалаад тий одоо дуунуудаа аваад дуунуудаа хийгээл ингээл явхад одоо энд бид дуулаад явхад бол нэг тэр нь 30%, тэр нь нэг 10% гэж тийм бол байдгүй тий. Монголын нөхцөл бол яг л ижил тэнцүү яг 25% газар дуулаад идэх байгаа ингээл аваад явдаг. Таны асууснаар болох юм бол орлого зарлага аль айланд ч бид нэр яг л 25 гэдэг шиг дөрвөн байгаа тий. Тэр яаж та хэдэг гэж ямар мундаг хоорондоо тэр юу гэдэг одоо ямар нэгэн мөнгөн дээр суурилсан ер нь асуудал гардггүй. Та хэдэг маргааны их нэрийн асуудал. Гэхдээ яг асуудал гэхлээр яг тэр маргаан шиг сонсогдох байх шиг. Тийм асуудал бол байхгүй зүгээр яг энэ бол маа ахлагчтай л холбоотой юм л да. Одоо дараагийн төлөвлөд байна л да. Эндээс тэр дундаа ингээд зарчуулчих уу. Одоо жишээлбэл одоо энэ шинэ цомогт орж байгаа дуунуудынхаа дийлийнх нь бол бид нэр яг өөрсдөө
санхүүл байгаа шүү дээ. Яг хөө цомог дээр хамтарч ажилладаг сайхан дуу дуун дээр нь хамтардаг сайхан байгууллагууд ч бас байгаа. Тий, тэгээд одоо нөгөө хуучин ч бас хуучин ч байх үү тэгээд бүр нэг хоошин юм ярих гэдэг юм. Бас энэ нөгөө урлаг руу хандж байгаа одоо манай байгууллагууд ч юм уу тий компаниудын хандлага бас их өөр байдаг байсан шүү дээ. Тий. Бас тэгээ одоо бас тэртэл нь бас жоохон юу болоод байж магадгүй юм. Жоохон сулраад байж юу. Гэхдээ ер нь болвол барууны ч юм уу тий бүр тэр шоу бизнес айгүй мундаг хөгжсөн газрын хамтлаг дуучид шиг бид нар ч юм бол бас яг тэгж зөвхөн эндээс бол амьдрахгүй байдаг шүү дээ тий. Тийм учраас ер нь ихэнхдээ энэ бол мөнгө санхүү талаасаа илүү сэтгэл дээр суурилсан байдаг байхгүй юу? Сэтгэл гэдэг юм. Тэгэхээр ер нь дуртай тэгээ найзууд болохоор ер нь явж идэг. Тэгээ тэндээсээ орж ирсэн юм аа. Өө за баярлалаа гэсэн хайцаа. Тэгээ магадгүй бас уучлаарай. Бид нар бас нэг зарим нэг юм дээр буруу ойлголттой байж магадгүй шүү дээ. Байгууллагуудын одоо нэг уран бүтээлтэй хамтрах сая суларчлаа гэсэн маягийн ярих гэдэг шүү дээ. Тэгэхэд магадгүй бидний бас өөрсдийн маань хөөцлөгөөтэй холбоотой байж магадгүй бас. Нэг байгууллага энэ дуу гаргачаал нэг байгууллага төрчл энэ дээр хамтраа гэл бас нэг айхтар төдийлэн тэгс нэг явахгүй л байна л да өөрсдөө боломж болцгоо хэдүүлээ ингээл гаргаад гэдэг шиг те. Тэгээ яваад байгаа болохоор байгууллага яг энэ дээр явах гэдэг нь яг та хэдэг байгуулж явах үед юм уу ер нь энэ 90-ад оны сүүл 2000-ад оны ихэнх үед бол нөгөө хамтлагийн гин компани нөгөө эзэд чинь яг одоо тийм дуу хууртай холбоотой дуун дуртай тийм хүмүүс их байсан. Одоо бол өөр болчлоо шүү дээ. Одоо бол нөгөө тэр яг зөвхөн дуугаар одоо тэр амьдэрч ийсэн, жаргаж ийсэн тийм нэг юм үе жоохон биш болцсон учраас нэг тэрэнд нэг тэгж шиг ач холбогдохөө болцсон ч юм уу. Тийм учраас нөгөө нөгөө продюсинг янз бүрийн тийм ажлууд жинхэнэ санхүүтэй холбоотой ажлууд хэрэгтэй болчиход байгаа хэл та тий. Тэгээ бизнесийн салбарууд нь бол бүр тоомгүй олон болцсон шүү дээ. Маш олон салбартай. Тэгээ дээрээс нөгөө маркетинг менежментийн төлөвлөлт чинь одоо зөвхөн урлаг гэхгүй бүр амар хөгжсөн болохоор чинь нэг заавал нэг энэ хамтлагтай хамтраач гэдэг юм тэгэхгүйгээр тэрнээс илүү боломж бас байгаад байгааг бид нар бас мэддэг шүү дээ. Ер нь бол альва нэгэн дуу уран бүтээл хийхэд бол маш их хөрөнгө шаарддаг. Энийг бол одоо хүн болгон л юм мэдж байгаа. Одоо нэг дууны бичлэгэнд ороход хэдэн төгрөг байдаг, нэг дууны аялал хэдэн төгрөг байдаг бол одоо болгон мэдж байгаа. Тэгэхээр бид нар ер нь яагаад энэ бас энэ 4-5 цомгийн ард гараад амжилттай ингээд дуунуудаа хийгээ явуулсан. Ер нь бол анх гарч ирж байхад сайхан сэтгэлд ах эгч нар тэр үед дуун дуртай маш олон хүмүүс байсан. Энэ хүмүүсийг бас ярихгүй өнгөрч болохгүй. Ер нь бол биднийг дэмжижсэн маш олон одоо ах эгч нар байдаг. Тийм шүү дээ. Одоо бид тэр шинэ Өр Голдинг гэдэг компани UB Balance те. Тэрэн дээр шууд ингээд бас байгууллагатад ингээд дэрэгдэх болоод явахаар юм чинь бас их өөр л байна. Тийм шууд тэр эхний 2-3 уран бүтээл дээр бид нэр шууд бэлэн мөнгөний санхүүжилт гаргаж өгөөд байр гаргаж өгөөд цаашаа эндээ бэлд. Тийм цаашаага бас ингээд өнкрөөд явхад гэдэг шиг те. Өнкрөөд явхад бас нэг соло дуучнаас гэхдээ бас эн чинь нэг даваа тал байдаг байхгүй юу хандлаг. Тийм яг нэг тийм сэтгэлээр нөгөө ганц дуучин чинь болохоор бас зарим юм айгүй ганцаардаад байгаа харагддаг мэддэгдэх. Тэг чинь бид нар дөрвөн сар ярилцсан нөхдүүд байна. Ярилцаа гарцаа олон шийдвэр олон. Тэгээд дөрвөн үний ингээд цаашаага салгаалсан юу өнөө тэр тэгээд дөрвөн зэрэггүүн инээ тэрийг бас гоё давуу талууд байна. За яг одоо энэ хил мэдээллийнхний гол одоо шүүмжилдэг нэг сэдв байдаг л да. Одоо амаа хөгжмөн дээр юу лээ бэлэн бичлэгэн дээр амаа бариад одоо тэгээд дуулдгаа гэдэл одоо байнга ярьдаг. За яг тэрнийг зөвтгөж тайлбарлах хүмүүс байна. Буруутгаж одоо шүмжлэх хүмүүс байна. Хэрвээ та хэдээс тийм нэгэн сэтгүүлч асуувал та хэд юу гэж хариулах вэ? Энэ ам барина гэдэг чинь байдаг соёлоо, байдаггүй соёлоо. Энэ өнөөдрийн одоо эсвэл өчигдрийн түүх юм уу? Эсвэл ирээдүйд бас л байж л ах уу? За энийг вэ штэ бас хувь одоо гişүүн бүр тус бүрдэл ярих бах. Гэхдээ зөв миний бодлол энэ ам барина гэдэг ойлголт бол ер нь яг янз янз л байдаг л да. Одоо бид нар жишээ нь нэг газар очиод те дуулахад зарим үнэхээр одоо бүр техник шаардлага хангахгүй бүр техникийн одоо микрофон дутуу мөнгөний өгж байгаа гэсэн шиг бас юмнуудаа бэлдээгүй юм байдаг. Гэхдээ ер нь бол бидний нэг одоо зорилт тавьсан байдаг л да. Оцсон газар болно л ер нь аль болох болж өгвөл бид нэр бичлэг тавьж одоо хүмүүсийг хуваахгүй яг одоо фонограм дээр амьд дуулж хүмүүстэй дуу олгоо өгнө гэсэн
тийм бодолтой бид нар байдаг. Тэгээд чи ер нь аялын тоглолтууд гадаа одоо бид нар 21 аймгаар тойрсон аялын тоглолт. За тэгэл энэ тэнд очихдоо хөгжүүлэг нь харж байгаа бид нар дандаа л амьд дуулдаг ер нь. Манай хамтлагийн хувьд бол тий одоо тэгтээ ерөнхийдөө бас юу гайгүй болцсон байх шүү те. Тэр нэг ам барилт юм тэр нэг хэсэг бас айхтар байсан шүү дээ. Тэгээ хүн болгоно одоо мэддэг хүртэл хүн болгоны ярьдаг сэдв байсан байхгүй. Тэгээд тэр нь магадгүй яг өстө задарч танигдчихсэн ч байж магадгүй л яг тэр. Тэгэхээр асуудал болоо те. Одоо бол тийм яг үнэ өстө хин ч хараад энэ ам бариад штэ за амьд явж байна гэдэг мэддэг болцсон. Тэгээд яг энэ бүр дэлхийн энэ гадны юм бол өөр юм шиг байна бас энэ зөвхөн яг юм entertainment юм шоулог тийм юм зориулсан хамтлагийн чиглэл те. Тэр нь бол одоо өстө яг тэрийг яг л тийм байх хэрэгтэй гэдэг шиг арай нэг юм аль үед одоо тоглолтын тэр хэлбэрээсээ тийм ээ төрлөөсөө шалтгаалаад зарим тохиолдолд ам барихаас өөр арга байхгүй тэгжээж юм илүү гоё болох тийм тохиол байд юм шиг байна. Би тэр Филипп Киркоров чинь ямар гоё шоу хийдэг үлээ. Өөрөө агуу дуулдаг нь ойлгомжтой шүү дээ. Гэтэл тэр хүн нөгөө баахан наашаа цаашаа гүйж янз бүрийн юмд оролцож ингэдэг үедээ бол тэр юу хийдэг нь бол ам барьж нөгөө дуулдаг юм бичлэг юм юм ягаад шүмжлэл гарцсан байсан. Би бол ингэх ёстой л гэж ойлгосон л та. Нэг инээдмээ онгоо ярихад одоо энэ чинь хэдэн онд юм бэ? 89 онд 90 онд юм байна. Радиод үндэсний радиод ажилладаг байхдаа Солонгос хамтлагт би байлаа л да. Тэгээ бид нар өөрөө ирэхгүй ам барихаас өөр аргагүй одоо үлдэрчийн соёлын дугаартан дээр дуулж ирсэн. Тэгсэн чинь гит тог унтраад юм уу мэдхгүй яагаад энэ тасраад бид нар гэж бүгдээрээ ингэж тэгээд зэрэгтэл бүгд зарим хүмүүс хүүшээ чинь дагаад болж штэ гэдэг ингээд л бид нар яг ам барина гэдгийг агуулсаа ойлгосон л доо ямар хэцүү байт юм бэ гэдгийг. Нэр яг бүр ам барих чинь зовлон байхгүй юу? Үнхээр зовлон тий. Тэгсэн шууд уулзсан амар тий. Ам зөрчүүл яана энэ тэр баахан юм нервтэй байжснаас гой кайферцэн дээр байхгүй. Тэр яг кайфер. Тэгээд тэр чинь одоо 10 хэдэн жилийн өмнө бол нэг бид нар чинь CD флаш байхгүй. CD аваад явдаг байлаа. Нөгөө CD-гээ шууд тавихаар заримдаа нөгөө чи үсэрдэг бас тийм. Энэ бас үсэрдэгтэй холбоотой бүр бүх хамтлаг дуушцад гой байдаг. Тэгээ энэ сэдвэр нь яг дагнаалаад ингүүл аюу гоё. Тийм юм бол сайн байсан. Би зүгээр ингэж хардсан нэг том одоо яг томоохон шоунууд одоо жишээлбэл балхчин одоо жил болгон болдог шоун дээр ингээ харж байхад өөрийн ирэхгүй техник гэдэг ямар одоо энэ дуу хөгжим энэ сонсголт нөлөөлдөг юм бэ гэдгийг мэддээд байгаа. Тэр ам барьж байгаа гоё фонограм сонсож байгаа нь нэх гоё дуулаад байдаг нэг залуу охин. Тэгсэрнээ шууд нөгөө гавьяатууд шууд дуулахаар нөгөө сонсголын нэг юм чанар байхгүй болчиход хүн тэгэхээр ойлгохгүй байгаа хгүй энгийн хүн бол. Тэр гоё фонограм тэр гоё юмыг сонсч яснаа нөгөө хүн ингээл цаана нэг л жоохон гоё дуурч өгөхгүй болохоор энэ одоо бараг л ариуна муудуулаад байна уу гэж бодохоор тэр энэ бол их бодовчтой бас яриуштай асуудал юм шиг байна лээ тийм ээ. За та тэгээ зовоогод яхаа юу яалаа. Бид тодорхой хэмжээгээр та бүхнийхээ бас ажилтай холбоотой уран бүтээлтэй холбоотой сонсогч хүн байнга сонирхож идэг тийм ээ. Ийм нэг асуудлуудыг ярих гэж ингэж бодсон. Тэгээд энэ урилгыг хүлээж аваад энэ нэвтрүүлэгт оролцоод өөрийнхөө санал бодлоосоо хуваалцсан та бүхэндээ маш их баярлалаа. Бас дахиад одоо ойн баярын мэндийг хүргэе. 2004 оны 3 сарын 1-нд байгуулагдсан Take Off хамтлаг маань энэ жил одоо 15 жилийнхээ хойд бүхэл одоо энэ жилийн хугацаанд л янз бүрийн арга хэмжээгээр өгтөж тийм ээ олон ажлууд хийж цомгоо шин цомгоо одоо сонсогчдоо бэлгэлж тоглолтууд хийж байгаа юм байлээ. Энэ ажлууд нь бас дахин амжилт хүсье. За тэгээд дахин одоо уулзж яхахын ерөөл дэвшүүлье. Та бүхэнд маш их баярлалаа хүрэлцэн ирсэнд. Баярлалаа. За ингээд та бүхэн маань урлаг соёлын их өндөр хааш нурсны бэ нэвтрүүлгийг сонслоо ирхэн сонсогчдоо бид Take Off хамтлагийн гишүүдтэйгээ өнөөдөр ярилцлаа. За тус хамтлагийн ахлагч сүхч аргал одоо дуучин наран гэрэл Бацолдоо нар маань сая одоо микрофоны өмнө байлаа. За ингээд дахиад дараачихаар нэвтрүүлгээр тавтаа сайхан уулзцгаая. Баяртай ирхэн сонсогчдоо. Баяртай. Урлаг соёлын их ундраг хааш